манай Монгол улсад ер нь дэлхийн нийтэд ер нь үе солигдож байна гэж харж байгаа. Нийгмийн хүчин зүйлүүдтэй шууд одоо уялдаатай байна. 30,000 20,000 гэдэг чинь нөгөө ихссэн харагдаад байгаас стандартчулсан хүн ам руугаа шилжүүлэх хэрэгтэй. Имчилгээг бууруулахад хүчтэй байна уугүй юу байвал имчил гэдэг энэ зарчим руу ер нь орж болох юм болов уу? Ийм бодлого юм байд юм болов уу? Сайн бацгаана уу? Өнөөдөр бид бэлгийн замын халдвар төвчний тархалтын байдал, за нөлөөж байгаа хүчин зүйл болон одоо нийгмийн эрүүл мэндийн засаг энэ агуулгын хүрээнд ярилцахаар бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр манай хүрэлцэн ирсэн зочид маань эмч дээрэс нь судлаачийн өнцгөөс яг энэ агуулгын хүрээнд ярина. Тэгэхээр боё зөвлөхөөс эхлээд өөрийгөө танилцуулаад тэгж явчих. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Зүгээр би одоо мөнх сайхан гишүүний зөвлөх хийж байгаа. Тэгээ ерөнхийдөө бас хүний хэмж судлаач. Тэгээд яг өнөөдөр бас таны саналыг хүлээж авсан нь бол зүгээр бэлгийн замын халдвар төвчин манай яг энэ нийгмийн хүчин зүйлд ямар нөлөөлөл байна гэдэг талаас бас сонирхолтой өнцөх юм болов уу гэж одоо таны урилгыг хүлээгээд авчлаа. Энэ талаас ярьдсан бол гэж бодож байна. За баярлалаа. Бас юуны өмнө бас энэ ярилцлага бас нэг талаас ард иргэд бас эрүүл мэндийн боловсрол олох ийм зорилготой бас хийгдэж байгаа гэж ойлгож байгаа. Тийм болохоор бас таны урилгаас хүлээж авч хүрэлцэн ирсэн. Би бол анагаах шинжилгээ ухааны үндэсний сургуулийн их хөрх эмэгтэйчүүд судлалын тийг мэдлэгч анагаах ухааны доктор дэд профессор Боловч юм гээд хүн байна. За тэгэхээр боё зөвлөхөөс эхлэе. Ер нь яг одоо ингээд сүүлийн үед халдвар төвчний тоол ингээд нэмэгдсэн үзүүлэлт явж байгаа ковид ч гэдэг юм улаан бурхан ч гэдэг юм те. Гэхдээ тэр дундаа бас манай одоо энэ бэлгийн замын халдвар төвчний тархалт бол ингээд нэмэгдсэн үзүүлэлтээ яваад байгаа. Тэгэхээр энэ тархалтын байдал үүсээд байгаа шалтгаанууд юу вэ? Нийгмийн хүчин зүйлүүд нөлөөлж гэнэ үү гэдэг тэр талын судалгаануудын талаар та жоохон хэлээ. Би нэг бас нэг ном дээр ажиллаж байгаа. Тэрний юу гэхээр 1990 оноос 2024 он хүртэлх эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд тэгээ нийгмийн эдийн засгийн хүчин зүйлүүдтэй хамааруулж ирснийг судлаад тэр нь одоо ном хэмнэлтэндээ ороо явж байгаа. Тэгээ би ном дээрээсээ бас харж ин л да нөгөө. Тэгэхээр тоон утгаар наваад үзэх юм бол бэлгийн замын халдвар төвчин 1990 онд бол нэг 3,000 орчмоор гарч ирсэн байна тий. Тэгээ одоо бол нэг 20,000 орчим байна л да. Жилдээ бол бид нэр ковидыг хасвал нэг 40,000 тохиолдол халдвар төвчин бүртгэгдээд байна. Тэр нь бол юу гэхээр нэг нийтлэг түгээмэл тохиолдол нэг 28 өвчин байгаад байна. Тэгээ яг бэлгийн замын өвчин тоон утгын хувьд ингээд аваад үзэхээр 3,000 20,000 гэдэг чинь нөгөө ихссэн харагдаад байгаас. Гэхдээ бид нар нөгөө энийг стандартчулсан хүн ам руугаа шилжүүлэх хэрэгтэй. 10,000 хүндээ энэ яг яаж байгаа юм те тархалт нь ямар байгаа ингээд үзэхээр 90 оноос нэг 2015 он хүртэл ингээд яг өсөх хандлагатай байжгаад сүүлийн жилүүдэд буурж байгаа. Тэгэхээр нөгөө тоо сонсчоод нөгөө бүр ям пүүп амар болчихоо гэдэг талаасаа харах бол хэрэг өмнөдөж 1990 онд 2 сая дөнгөж гарантай байсан бол одоо бид нар чинь 3 сая 500 болцсон учраас харьцуулах тоон тийм байна. Та нөгөө нийгмийн эдийн засгийн хүчин зүйлүүдийг бас асууж. Ер нь бол бэлгийн замын халдвар төвчин чинь өөрөө нэг юм штэ. Тухайлбал нийгмийн хүчин зүйлүүдтэй шууд одоо уялдаатай байна. Тухайлбал ажилгүйдэл, ядуурал, тий? За одоо эдийн засгийн хүчин чадал ингээд сул болдог ч юм уу. Энэ зүйлүүдийг дагаад тохиолдлын тоо нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд манай улсад бол энэ бас хөдөлгөөнтэй ажлын местүүд их гараад байна шүү дээ. Доктортой биш тийм ээ. Тий, уул уурхаар уу явж гэнэ үү, гэр бүлээсээ хоол тэгээ тохиолдлын бэлгийн харьцаанд орох магадлалууд бас өсөж байна. Өөрчлөлтүүд тийм ээ. Ийм зүйлүүд бол миний хувьд бол нэлээд нөлөөлж гинүү даа гэж бодож байна. Тэгээд болороо доктор энэ дээр нэмээд бас тий. Зан үйл явдлыг хаасаа нэг чухал асуудал. Яагаад гэхээр бид өнөөдрийн эрүүл мэндийн одоо мэдээлэл өгж байгаа маш олон сувгуудаар ард иргэдтэй авах мэдээлэл өгж байгаа хэрэгтэй. Нэгт хоёрт одоо юу гэдгийг хүн бол одоо юу гэдгийг ингээл одоогоос 10 жилийн өмнө бол одоо 60 настай хүн бол 50-тай, 50-тай хүн бол 40-тай, 30-тай хүн бол 20-тай байл ингээ байж байгаа жишээ. Гэтэл ингээл хүн нас ахих тусам яах вэ гэхээр хүний мэдлэг эрүүл мэндийн боловсрол нэмэгдчихэд. Гэтэл одоо манад ингээд харж байгаад бол ингээд одоо би нэг талаас 20 гаруй жилийн салбарт ажилласан хүний хувьд нэгт хоёрт судлаач эмч хүний хувьд бол үндсэндээ бол яах вэ гэхээр манай Монгол улсад ер нь дэлхийн нийтэд ер нь үе солигдож байна гэж харж байгаа. Нэгэсний хүмүүсийн амьдралын хэм маяг өөрчлөгдөж байна. Сая манай боё зөвлөх ярьж байна те. Хүмүүс нэг талаас хөдөлгөөнд хүн ам бий болж байна. Бэлгийн зан үйлийн асуудал яригдж байна. Дээрээс нь доктортой бэлгийн амьдрал, гэр бүл гэдэг юм дээр залуучуудын маань хандлага өөрчлөгдөж байгаа байхгүй.
Одоо бидний үед одоо 70 80 оны хүмүүс бол одоо жишээлбэл хань ижлтэй болох бол аягүй чухал асуудал байдаг бол одоо залуучууд энэ байдлыг бол яг ихээр жоохон хоош тавих, хожуу үзэх, илүү одоо нэг юм эдийн засгийн байдлыг баттай болгоод амьдрал ахуйг хараараа сайжруулсны дараа гэдэг асуудал яригдж байгаа боловч угаасаа л нөгөө бэлгийн амьдрал эхлэх нас нь өөрөө яг насанд хүрээд ирэхээр тэр хэрэгцээ гэдэг зүйл дээр тулгуурлаад янз бүрийн эрсдэлтэй зан үйл рүү орох ийм магадлал өндөртэй байгаа. Сая одоо ярьж байгаа стандарт хүн амдаа бид нар харьцуулсан тоогоор яг ингээд авч үзэх юм бол нэгдүгээр 2дугаар 1990 онтой өнөөдөр 2020 оныг жишээж үзэх юм бол хүн амын тоо яаж өөрчлөгдөж байгаа вэ те бид нар бол өсөлт ихтэй болж байна. Нэгт хоёрт нягтршил их болж байна. Одоо юу гэдгийг нөгөө төгөр нягтршил их болоод ирэхээр хүн амын одоо нөгөө хөдөлгөөнд байдал ихсээд ирэхээр одоо бэлгийн замаар дамжих халдварууд маань биеиндээ дарахах дээрээс нь дадлын үед өөрчлөгдөж байгаа байхгүй. Жишээд өрхөл нөхрөл хүртэл өөрчлөгдөж байна. Урд нь бол одоо юу гэдгийг арай одоо 40 50 насны одоо миний үеийнхэн бол одоо нэг найз залуутай байж байгаад гэр бүлтэй болох, нэг найз охинтой байж байгаа тэр хүнтэйгээ суух гэрлэх гэдэг асуудал байсан бол одоо бол залуучууд болос нэг талаас яг биенийгаа таньж мэдхээр урт удаан хугацаанд нөхөрлөх гэдэг юм уу. Иймэрхүү байдлаасаа болоод одоо нэг найзаасаа салаа дахиад өөр хүнтэй өргөх. Гэтэл яг өнөөдөр бодит байдал дээр бол яг ихээр тэр бэлгийн замаар дамжих халдвар маань одоо хин нэгний нүүрэн дээр энэ бэлгийн замаар дамжих халдвартай шүү гэд бичээгүй учраас бид нар нэг талаас яг энэ айгу том эрсдэл болж байгаа байхгүй. Яг шинээр амьдрал эхэлж байгаа асуудалд орж байгаа. За нөгөө төгөр бас Монгол улсад бол өнөөдөр онцлогын эмчилгээний чадвар сайжирсан байна. Онцлогооны чадвар үнэхээр сайжирсан учраас тохиолдлын тоо нэмэгдэн энэ урулж бодис хувьж улс төрийн улсын одоо эмнэлгүүдч тэр хувийн хвшлийн эмнэлгүүдч гэсэн энэ одоо PCR-гийн шинжилгээ нэвтэрсэнтэй холбоотой бэлгийн замаар дамжих халдварын талаар ард иргэдэд ойлголт өөрчлөгдсөн. Нэгэсдээ бид нар урд нь бол одоо тэмбүү заг хүүтэнд ярхамнаас халамидын халдварыг мэддэг байсан бол одоо тэрнээс улбалаад бараг одоо зөв ингээл нэг лабораторид ороо шинжилгэхэд 20 гаруй халдваруудыг яг илрүүлэх ийм боломжтой болж байгаа нэг талаасаа бид нар нээлттэй байгаа. Гэхдээ л одоо сүүлийн үед бол бас яг бэлгийн замаар дамжих халдвар юу гэдгийг одоо ихсэн хандлагатай гэж хэлэхээсээ илүүтэй бид энийг бууруулах чиг хандлага руу илүү яг оруулах залуучуудынхаа зан үйлийг өөрчлөх зөв үнэн мэдээллийг түгээх гэдэг бол хамгийн чухал асуудал гэж хувьдаа ойлгож байгаа. Дараагийн нэг эрсдэл бол юу гэхээр өсвөр насны хүүхдүүд эрүүл мэндийн асуудал их чухал асуудал байна. Тэгэхээр одоо өсвөр насныхан тэдгээр эрүүл мэндийн боловсрол олгох хичээлүүд орж байгаа боловч тэр хичээлийн мань чанар ямар байгаа, агуулга нь хэр байгаа, агуулга нь хэрэгцээнд нийцж байгаа юм уу гэдэг асуудал их чухал. Дээрээс нь нөгөө заах арга зүй гэдэг юм маань нэг талаас бол яг энэ халдваруудыг бууруулах бас маш оновчтой тактик болохын боломж бол бас байгаа гэж харж байгаа. Тэгэхээр хэдүүлээ сая бас хүчин зүйлүүдийг нэлээд ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо яг бууруулах тал руугаа яаж ажиллах нь зөв юм. Дээрээс нь өсвөр насны хүүхдүүд рүү чиглэсэн бас бууруулах ажлуудыг юм уу эсвэл бүр илүү мэдээлжүүлэх ажлуудыг ч юм уу хийх нь яг ямар зарчмаар явал зүгээр юм бол тэрэн дээр санал бодлоо. Одоо жишээлбэл ингэдэг юм байна. Бэлгийн замын халдвар төвчний эдийн засгаас хамаарал юу байна гэдэг нэг юм зүйлүүд юм байна л да. Тэг манайх ч одоо миний санаж байгаагаар 2024 онд байна уу да нөгөө upper middle income country гэдэг рүү орсон тий. Одоо дунджаас дээгүүр орлоготой улс оронд хамаардаг болсон. Тэгэд энэ яадаг гэхээр нөгөө хуучин болвол нөгөө бэлгэвчийг нөгөө одоо бид нар donation одоо байгууллагууд өгөөд ингээд тараагддаг байлаа шүү дээ. Тэгээ одоо бид нар чинь нөгөө нийгмийн эрүүл мэндийнхээ зардал суулгаж өгөх хэрэгтэй. Тэгээд тэр зардал суулгаж өгөхгүй одоо миний санаж байгаагаар бол яг ингээд өгөө тараагаад байгаа зүйл бол байхгүй. Тэгэхээр бид нар нийгмийн эрүүл мэндийнхээ тэр зардал нэгдүгээр суулгах хэрэгтэй. За хоёрдугаар за одоо ингээд хэрвээ тэгж чадахгүй бол яах вэ гэдэг асуудал гарна шүү дээ. Тэгэхээр худалдаж авах асуудал гарна. Тэгэхээр ялангуяа энэ бэлгийн замын халдвар төвчний энэ өвчнүүд тархалтыг аль наснд байдаг гэхээр 15-аас 34 насны хооронд одоо хамгийн одоо өндөр идэвхтэй бэлгийн одоо тэр харилцаанд хамгийн өндөр идэвхтэй оролцдог тэр насууд учраас яг тэр үед хэрдэг. Тэр хүмүүс нь одоо нөгөө эдийн засгийн чадвар суултаа байхаар нөгөө шууд хэдий одоо нэг бэлгэвчийн үн одоо багч гисэн нөгөө энэ хэрэглээг бууруулах хүчин зүйл болж өгч байдаг. Тэгэхээр бид нар бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах вэ гэхээр энэ бол тодорхой хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний зардалд оруулж энийг тодорхой хэмжээгээр бас нийгэмд шийдвэрлэх нь бас энэ бэлгийн замын халдвар төвчнийг тараах одоо тэрний одоо тараахаас сэргийлэхэд бас чухал хөшүүрэг болно гэж бодож байна. Бусад зүйлийн талаар манай балраад багтаа ярьсан дээр ах. Зүгээр эдийн засгийн хүчин зүйлээс нь ярьж байгаа юм би. Эцэг аягүй чухал зүйл байгаа аахгүй. Тэгсээ тэргүүл одоо бэлгийн замаар дамжих халдварыг авахгүй байж гэдэг юм уу тохиолдлын бэлгийн одоо харилцаанд орох за залуучуудын одоо хэлийг one night гэж ярьж байгаа. Тийм эрсдэлд орж байгаа үед бол ердөөсөл
хамгийн чухал зүйл бид нар бэлгэвчийг хэрэглэх асуудал. Гэтэл тэр бэлгэвчийг хэрэглэхээр бэлгэвчээ авч чадах юм уу? Эдийн засгийн үед ямар байх вэ? Сая маш зөв ярьж байна л да. 90-ад оноос ер нь 2020 он хүртэл нэгдсэн улсын байгалийн хүн амын сан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бид нар яг нэлийн сайн одоо ингээд нөгөө хангалтыг хийгддэг байсан. За одоогийн нөхцөл байдлаас жоохон төвөгтэй гисэн идэж гисэн мэдээж манад нийгмийн эрүүл мэндийн тухай хууль сайхан жил гарны өмнө батлагдсан. Эрүүл мэндийн тухай хууль энэ төр бол бас энэ гэр бүл төлөлтийн асуудал ялангуяа яг гэхээр хүсээгүй жирэмслэлт энэ төрөг бууруулахын тулд бол уул нь бол хууль тогтоомж нь байгаад байдаг. А тэрийг хамгийн гол нь шийдэх нь эдийн засгийн асуудал яг төдийлөн бас оновчтой биш байгаад байгаа болов уу гэж зөвөр эмчийн үед бол би боддог нэгт. А хоёрт одоо бидний юу гэдгийг энэ халдварыг ингээ бууруулъя гэж бодож байгаа бол нэгдүгээр бэлгийн замаар дамжих халдвар гэж юу байдаг гэдгийг яг нас гаргалцахгүй хүмүүст боловсрол олгодог тийм системтэй болох хэрэгтэй юм шиг байна. Системтэй оновчтой системтэй тий. Одоо өсвөр насны хүүхдүүдэд яаж заах юм? Тий. Хүүхдээ одоо жишээлбэл зүгээр ингээд манай одоо саяхны судалгаа хийгдсэн л да октын дунд. Тэгээд тэр судалгаа маань бас нэлээд олон улсын одоо Америк нэгдсэн улс, бусад улс их орнуудын олон улсын хурлууд бас тавигдсан. Тэгвэл Монгол охтуудын хувьд бэлгийн харьцаанд орж байгаа нас нь ямар байгаа юм? Охид өгөөдв нь яаж харилцаж байгаа, хаанаас мэдээллийн сууг авч байгаа гэх тэр дотор бас яг жоохон сэртхийлмээр арайч бас жоохон нөгөө нэг бидний бодож ирсэнээс арай ихт бэлгийн харьцаанд орох ийм хандлага ч гэсэн ажиглагдаж байгаа. Тэгэхээр энэ бэлгийн одоо хэд байна нэр? Ер нь бол бас жоохон залуу байсан шүү. Залуу байсан. Их л залуу хүн байлээ. Тэгээд дундаж насуудаа. Тэгэхээр бид нар энэ дээр бас мэдээлэл өгөхийн тухайд яах вэ гэхээр тэр хүмүүсийг бэлгийн зүг одоо хандлага руу шилжүүлэх, дадлыг хөвшүүлэх өсвөр наснд бол бас төдийлөн тэр одоо нэг тэмүүлээд ахаар харилцаа биш гэдгийг ойлгуулах гэдэг бол хамгийн чухал арга хэмжээ. Тэгэхээр тэрний дараа бол үнэхээр одоо дараагийн нэг зүйл бол энэ төрний хөдөлгөөнд хүн амын асуудал яригдчихэж байгаа. Нөгөө л яг гэр бүлийнх нь одоо гэр бүлийн хүсгэлд байж хаад нөхөр нь одоо өмнө говь аймагт ажилладаг байх жишээ. Тэгэхээр одоо энэ бол бас л улс их орны шийдэх ёстой асуудал. Зүгээр орхиж болохгүй асуудал. Заавал анхаарал тавих хэрэгтэй. Яагаад вэ гэхээр тэр хүмүүс ингээ хамтдаа уулна байж хэвээр байхгүй нэг газар очоод. Тэгээд тэр гэр бүлийн үн очиход тэр хүн эхнэр нь ажилдаа байж байдаг. Хантайгаа хамт тэнд ажиллаж амьдарч идэг. Ийм байж одоо дээр үед нөгөө нэг одоо илгээлтийн эзэн одоо Эрдэнэ дотыг яаж осголоо тэр шиг л ингэж л яахгүй бол одоо тэр хүн ресторан явал 14 оноо 14 зарим хүмүүс сар явал 1 сар эсвэл сар яваад 14 тэр 1 сарын хугацаанд бол маш олон асуудал үүсдэг. Тэр бас над дээр ч гэсэн янз бүрийн кейсүүд орж ирж байгаа л дээ. Гэр бүлийн хүнд хол байдаг. Байнгын нэг тэм сэтгэл зовнилтой. Энэ бол бас нэг талаас сэтгэл зүйн эрүүл мэнд ч гэсэн яг сөргөөр нөлөөлөх юм асуудал. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас л уул уурхаа дагсан ажил мэргэжилт дагсан юм дээр бас өөрчлөлт хийх хэрэгтэй. Дараагийн нэг зүйл бол бас нэг асуудал юу вэ гэхээр төгс эмчилгээний асуудал. Нөгөө бэлгийн замаар дамжих халдвар авцсан байж болно шүү дээ хүн. Тэгвэл энийг яаж эмчилэх юм? Нэг талаас бүр огт авахгүй байх талаас нь бид нар бол яг эхнээс нь мэрүүл мэндийн боловсрол болгоно. А үнэхээр авчих юм бол нэг өөрийгөө яг илрүүлийн шинжилгээнд орчдог. Ичээ санаа зовхгүй юм чийс зөвлөгөө авчдаг. Ийм нөхцөл болцоод Монгол улс бол бүрдсэн байж байгаа. За дараагийн нэг дутагдaltaй тал нэг эмчлүүлэгчийн хариуцлагын асуудал их чухал байгаа байхгүй. Ялангуяа энэ бэлгийн замаар дамжих халдвар бол өөрөө алстай. Эмэгтэй эрүүл мэнд, хосуудын эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй. Энийг дагаад бол яг үгээр багаарц хэрэгтний өрсөлдөө өвчин наалдац. За тий бүр цаашлах юм бол үр хөвгтөө болох боломж ч хязгаарламжтай болдог учраас төгс эмчлүүлэх гэдэг асуудлыг бид яг хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр мэдээж одоо энэ мэдээллийн сувгуудаар дамжуулаад бид бас олон янзын хэлбэрээр одоо мэдээллийг авах бүрэн боломжтой болцсон 100-д амьдарч байгаа нас нэг талаас яхаа бидний давуу тал гэж хараад байгаа шүү дээ тий. Тэгээ яг бэлгийн замын халдвар төвчин одоо жишээлбэл ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгаа гэхээр би сая ингээд үзэхээр ингэж байгаа. Нийгмийн эдийн засгийн хүчин зүйлүүд тархалтыг 71% тайлбарч чадж байгаа гэж байна. Тэнд юу байна гэхээр нөгөө ядуурл нэгдүгээр шүү дээ. Тий. Тэгээ ажилгууд л хоёрдугаар шүү дээ. Тэгээ хотчлт буюу нөгөө хүн амын төвлөрөл чи өөрөө ингээд 78% статистик ачуулагдлаа амаралтай байна гэж гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр юу тарааж байгаа нь ингээд тодорхой харагдаад байна шүү дээ тий. Тэгэхээр нөгөө одоо энэ хамаарж байгаа хүчин зүйлүүд нь ингээд гараад байгаа учраас тэрлүү чиглэсэн юм алхмууд. Зүгээр энэ бол улс оронд бол энэ зүгээр нэг хувь хүний асуудал биш. Энэ бол өөрөө заавал нөгөө сая манай болроо доктор гэж бүр ингээд цаашилбал нөгөө гэр бүл тэгээ бүр хүүхдтэй болох ингээд цаашвал айгүй олон үр дагавартай учраас энийг бол зүгээр нэг хүний тохиолдол гэдгээр тий одоо өвчлөгчийн тохиолдол гэдгээр сарж болох. Улс орн энд бол нөгөө тодорхой сая дээр одоо уул уурхаан бүс дээр бүрийн бүсчилсэн ийм бодлогын арга хэмжээнүүдийг ч авах хэрэгтэй. За энэ зарцуулж байгаа тэр нийгмийн эрүүл мэндийн зарцуулж байгаа мөнгөний хэмжээг бодлогоор нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэж
одоо энэ алхмын ардгаар нөхөс энэ бол цэвэр одоо хувь хүний асуудал юм а гэдэг байдлаар ерөөсөө хандаж боломж байхгүй. Энэ чинь нийгмийн асуудал гэдэг талаас нь л би хэлмээр байна. Тэгээ дээрээс бас зүгээр нэг ажил олгогч байж байгаа шүү дээ тэнд тий. Тэр ажил олгогчуд бас тийм шаардлага тавих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор нэгэн л одоо тэр хүн очихоор компьютер очихоор ганцаархнаа л байх хэрэгтэй бол тэр хүн ганцаархнаа байна. А гэтэл чинь тэр дотор чинь янз бүрийн одоо нөгөө ажил мэргэжил одоо жишээлбэл янз бүрийн л одоо тэнд хүмүүс ажиллаж байгаа хүн амьдарч байгаа юм бол хоол хийх хүн хэрэгтэй, цэвэрлэгээ хийх гэх мэтчлэн бүхэл одоо төрлөөрөө байж байгаа учраас тэр нэг ажил олгогч нарт бас нэг яах тодорхой хэмжээний шаардлага тавьдаг. Тэр гэр бүлийн тухай одоо манай чинь гэр бүл нийгмийн хамгааллын яамт болсон юм лээ шүү дээ тий. Бас шинэ бүтцээрээ би бас тэрийг сайхан ингээд нөгөө зарим үед нөгөө нүдээр харсан юм итгэдэг. Яг сонсоод байгаа боловч тэгэхээр энэ гэр бүлийн тухай хууль дээр ч гэсэн энэ дээр яг ажил олгогч нараас илүү анхаарч ажиллаад бас илүү бас Монгол гэр бүлүүд бат бөх байх, биеиндээ үнэнч байх. Одоо нөгөө нэг талаас яг одоо аюулгүй секс гэж ярьж байгаа бол цаанаас нэг талаас яг нөгөө талаас бас ариун байх гэдэг юм бас яг бид харах ёстой зүйл гэж боддог. Тэгээ та сая нөгөө ажил олгогч нарын зүгээс бас хийх ажлууд байна. Бүх энэ ажлуудыг нөгөө төрийн бодлогот даатгаж эсвэл сургалтын одоо хөтөлбөрт даатгахаас илүүтэй тийм зүйлүүдийг оруулах юм. Одоо жишээлбэл ингэж байгаа шүү дээ. Цэцэрлэгийн хүүхдүүдээс цагаан орхооны шинжилгээ аваад байдаг хэрнээ одоо ингээд кемпт сэлгэж ажилладаг ч юм уу тийм хүмүүсээс ерөөсөө тийм одоо бэлгийн замын халдвартай холбоотой юм шинжилгээнүүдийг авдаггүй. Тэгмүүд нөгөө талдаа юу гэж хэлдэг вэ гэхээр энэ ингээ хүний эрхийн асуудал гэж байгаа байхгүй юу. Гэтэл нэг хүний эрх чинь нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Нийгэмд бид нар амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь л яг хөө ингээд энэ өвчлөлийг бууруулахад хүмүүс өөрсдөө одоо энэ өвчнөд байна уу байвал эмчил гэдэг энэ зарчим руу ер нь орж болох юм болов уу? Ийм бодлого ер нь байд юм болов уу? Ялангуяа жоохон байгууллагатай холбоол тийм зүйлүүдийг хийж болох болоо ер нь. Байгууллагууд бол их сайн ажиллаж байгаа хүмүүстээ байнга өвчин сэргийлэх хүслийг хийж чинь ямар нэгэн интервенц хийхийг бол хичээж байгаа бах. Гэсэн хэдий ч гэсэн илүү одоо юу гэдгийг бэлгийн замаар дамжих халдвар эрсдэлтэй одоо тэр ажлын байрууд дээр бол яг хийхэд бол бас нэг талаасаа тэр хүн маш их тусалж байгаа л гэж хэлэх гээд байгаа. Ажил олгогч маань бас яг ажилчтай бас эрүүл тэгээ тэргүүрээр дамжуулаад бас өөрч бас яг интервенц хийх боломжтой болчихж байгаа байхгүй. Гэр бүл хамтдаа очиод ажиллах ийм боломж бүрдүүлэх. Тэгэхээр сургууль цэцэрлэг. Тэгэхээр бүхэлдээ тэр одоо орон нутаг хүртэл хөгжих яах вэ? Ийм боломж бүртгэв шиг зүгээр. Би зүгээр хаяа гинт яхаа төсөөлдөг байхгүй юу? Тэгэхээр төсөөлөлөөр бол яг тэгж харагдаж байгаа. Гэхдээ мэдээж одоо бүрдүүлэхэд төвөгтэй байхыг үүсэхгүй. Гэсэн хэдий ч гэсэн чинь цаана Монгол улсын тийм алхам бол хийх ёстой. Эрүүл мэнд, Монгол хүний үндэс, дээрээс нь тэр орон нутгийн хөгжилгээд аюул олон зүйлд нөлөөлнө. Хосоороо ядаж ажиллавал маш доктортой удаан хугацаагаар ажиллана. Үр хүүхдүүд нь сургууль соёлтой бол тэндээ хөгжиж явчихна. Тэрийгээ дагаад бусад одоо яг дадал зан үйлүүд ингээд яг гэхээр аяндаа ингээд багасаад явчих магадaltaй болчихно л да. Тэгэхээр бас тиймэрхүү үйл ажиллагаа бол бас сайхан л байгаа. Ялангуяа одоо нөгөө гэр бүлээсээ хол байнга биенийгаа өгүүлээ санаал аягүй хэцүү байгаа залуу асууд. За ер нь бүхэл хүмүүс л тийм л байх. Тиймэрхүү хүмүүст бас иймэрхүү тусламж үйлчилгээ, иймэрхүү одоо ажил олгогчийн зүгээс бас өөрийнхөө нийгмийн хариуцлагын хүрээнд хийх юм бол илүү сайн жишээ болох бол гэж бодож байна. Одоо боловсролын төвшин бас би ингээ хараа сууж байхдаа айгүй өндөр хамааралтай байгаад байгаа юм л да. Тэгэхээр энэ боловсролын төвшин гэдэг чинь тэгээд бас л улс орны л одоо том бодлогоор авч явах хэрэгтэй л асуудал. Тэгээ бид нар нийтлэхээр нэг ийм аливаа нэг асуудлыг гараад ирэнгүүт ялангуяа хувь хүн рүү ч юм уу ингээд эрүүл мэндийн байгууллагууд түлхээ хайчдаг тийм. Гэтэл зүгээр л бид нар бэлгийн замын халдвар төвчин гэдэг энэ зөвхөн энэ сэдвийг аваад үцхэд эн чинь өөрөө нийгмийн бүх нэгжүүд оролцдог. Энэ чинь салбар дундын одоо иргэн бүрийн оролцоотой байж энэ шийдэгдэг. Одоо би ингээд судалгаа хараа сууж байхад дээд боловсралтай залуусчуудын бэлгэвчийн хэрэглээний хувь нь бол 68% тахад одоо тэрнээс суур боловсролын түвшинтэй бол 42 байна гэж гаргаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө бас л энэ боловсрал гэдэг зүйл тухайлбал одоо бэлгэвчийн хэрэглээгээр дамжуулаад эргээд энэ өвчин тархалтанд бас нөлөөлөл үзүүлдэг гэдгийг л бас нотлохоо болчихж байгаа. Тэгэхээр чи эргээд айгүй том нийгмийн фактор байхгүй. Энд чинь нийгмийн хүчин зүйл. Магадгүй энэ өвчлөлийн түвшин нэмэгдэж байгаа нь нийгмийн бас нэг тойл болж харагдана тий. Энийний ард нөгөө ядуурл нөгөө л одоо ажилгүйд ядуурл тэгэл энэ нийгмийн одоо байдалд ордож байгааг л одоо илэрхийлэл явж байгаа гэсэн үг гэж хэлж болохоор харагдаад байна. Тэгэхээр манай улсын хэмжээнд яг одоо энэ бэлгийн замын халдвар төвшнөөс урьдчилан сэргийлэх бодлого ер нь ямар хөө хэрэгжиж байгаа юм бол тий. Одоо жишээлбэл яг энэ сургуулийн насны хүүхдүүд рүү чиглэсэн ч юм уу эсвэл оюутнууд руу чиглэсэн ч юм уу тийм бодлогын ажлуудыг ер нь хийгдэж гин үү яг ямар хөө төвшөнд явж байгаа бол
Мэдээж одоо юу гэдэг Монгол улс бас яг эрүүл мэндийн салбар үүсч бараг 100 гаруй жил болж байна. Энэ хугацаанд энэ асуудлыг бол огт хөндөж байгаагүй ч юм уу хийгээгүй юм байхгүй. Одоо халдвар төвчний судлалын үндсийн төв дээр бол маш том яг бэлгийн замаар дамжих халдварыг оншилдог, эмчилдэг бүр баг ажиллаж яадаг улаан туузгаа тий. За тэрийг дагаад бас яг маш олон бас төрийн бус байгууллагууд яг энэ чиглэл дээр хамтарч ажиллаж байгаа. ГСД ч гэсэн одоо бид хэд одоо юу руу илүү анхаарах вэ гэхээр бид нар бол ингээ бодлогын төвшөнд бол юмнууд нь байна. Дүрм журам байна, эмчилдэг арга нь байна тий. Ямар байдлаар хийж болох уу гэдэг асуудал байгаа боловч хоорондын уялдаа холбоо зохицуулалтын асуудал яг сул байгаа юм шиг харагддаг байхгүй. Жишээлбэл одоо ингээл анх ингээл 10 жилийн сургууль юм одоо бүрэн дүнд боловсрол эзэмшиж байгаа. 5 дугаар ангийн 5 дугаар ангиас ахвалаад энэ төрлийн боловсрол эзэмшээд тэр хүн бол уул нь одоо ингээд энэ судалгаагаар бол ингэж гарч иж байгаа. Боловсролын түвшин өндөр байх тусмаа одоо бэлгэвчийн хэрэглээ өндөр байна гэж. Гэтэл бол энэ бол боловсролын түвшингээс ялгаагүй байх ямар ч хамааралгүй байх хэрэгтэй байхгүй. Бид нар уулын 5 дугаар ангид ороод одоо энэ бэлгийн боловсрол гэдэг хичээл оруулж байгаа ш нь хурц хөрүүл мэд энэ хичээл дээр яах вэ гэхээр яг тоочны ойлгомжтой яг ингээм амьдралын турш тэр хүнд хэрэгцээтэй зүйлийг зааж өгөх хэрэгтэй. Гэтэл бол тэр маань үнэхээр хийж чадж гин үгүй юу. Гэтэл одоо ингээд зарим багш хүмүүс ярьдаг ч те манад ямар ч одоо хамааралгүй өөр мэрэгжлийн хүн одоо баг энэ бэлгийн боловсролын хичээлийг ордог энэ төр гэдэг те. Тэгэхээр уул нь бол ингээд бодлогын төвшөнд юм байгаад байдаг. Гэтэл тэр юмнуудынх нь уялдаа холбоо хоорондынх нь хамаарал насандаа тохирсон тусламж өгч авч чадж гин үгүй юу. Тэр насандаа тохирсон сонголтыг хийх боломж байна уу гэдэг асуудал дээр яг хязгаарлагдал байгаад байгаа байхгүй. Тэрнээс одоо бэлгийн замаар дамжих халдварыг оншиллоо эмчиллээ. Эмчлэх бүрэн боломжтой Монгол улс бол ямар ч асуудал байхгүйгээр энийг онцлох эмчлэх бүрэн боломжтой. Зөвхөн энэ хийж байгаа үйл ажиллагаануудын хооронд уялдаа холбоо, дээрээс нь чанар гэдэг зүйл дээр л бид аюулс анхаарах хэрэгтэй. Дараачийн бас нэг юм нийгмийн том фактор бас байна. Тэр нөгөө арх согтууруулах ундааны хэрэглээ. Тэр чинь нөгөө энэ эргээл дахиад нөгөө нийгмийн тойл болж байгаа байхгүй. Энэний хэрэглээ өндөр байх тусмаа тохиолдлын бэлгийн харьцаа үүсэх магадлал үүсдэг. Эргээл одоо манайд ч гэсэн би ингээ аймагуудаар ингээл харахад одоо заавал аймгийн нэрийг хэлээд явах тийм. Санамсаргүй байлаа шийдвэр гаргаж штеп. Гэхдээ л одоо ингээд харахад бас магадгүй энэ уул уурхаад төшөөсөн аймагуд дээр бас энэ бэлгийн замын халдвар төвчөнд харагдчихлээ. Тийм харагдав. Тэгэл тэн чинь нөгөө гэрүүлээс хол байна. Бас хаяа бас тодорхой хэмжээгээр дараах сэтгүүлх ундаа хэрэгэлдэг байхыг үүсэхгүй тийм. Энэ зүйлүүд чи эргээл бас ингээд энэ өвчнөд харахалтыг өдөөгөө тийм. Тэр энэ гээл бас тодорхой хэмжээнд нийгмийн зохицуулах ёстой л хүчин зүйл болов гэж би хараад байна. Тийм үнэ. Тэгэхээр бас болроо хөшөө нөгөө тархалтын одоо нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь хүмүүс ингээ бэлгийн замын халдвар төвчөнд тусчаад ичдэг нөхцөл байдлаас нөлөөлдөг гэдэг л да. Тэгэхээр онцлуулаад ингээ мэдж байгаа хэрнээ өргөжлүүлээд дэмжлэгээ хийхгүй ч юм уу тий. Тэгэхээр ер нь бэлгийн замын халдвар төвчөнд туссан хүмүүс ичих зүйл юм уу? Уг нь бол ингээд яг нөлөөлийн нэг хэсэг ийм ажлууд явдаг гэсэн шүү дээ. Битээ ич гээл те. Тийм ажлуудыг одоо бас хийх хэрэгтэй гэж бодож байна. Тий, ер нь бол одоо яг зүв баггүй. Яагаад гэхээр юу нь зүв бэ вэ гэхээр би түрүүн бас хэлсэн чинь ингээ манай зарим хосууд. За мэдээж өөртөө аюун өндөр хариуцлагатай хүмүүс байна. Бас ингээ сэтгэл хөдлөлөөсөө болоод магадгүй тэр одоо сая буяа дарга хэлж байгаа арх согтууруулах ундаа янз бүрийн юм хэрэгэлсэнтэй холбоотой сэтгэл хөдлөл гинтийн шийдвэр гаргалт энэ төр дээр яг асуудал үүсээд эмнэлзүү шийдвэр тэмдэг илэрснийхаа дараа эмнэлэгдэж байгаа байхгүй. Гэтэл маш чухал зүйл бол нийгмийн эрүүл мэндийн хүчин зүйлтэй бол урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа танин мэдүүлэх, эрт илрүүлэх энэ асуудал маш чухал. Бүр өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой халдвар байгаа байхгүй. Нэгэнтээ халдвар туссан бол хичиг юм байхгүй. Яг тэр би түрүү хэлсэнтэй алсын өндрөл нь аягүй хэцүү. Төвөгтэй байдлаар хүний шилжүүлдэг учраас богино хугацаанд эрүүл мэндийн байгууллагт одоо хандаад за ер нь бол одоо зарим бэлгийн замын халдвар төвчин бол 1-2 удаагийн л яг өдөр тунтай эмчилгээ авахд бүрэн яг идэх боломжтой юм халдварууд байдаг байхгүй. Тэгэхээр ичиж санаа зовхгүйгээр эрүүл мэндийн байгууллагт хандаа. Дээрээс нас мэдээж яг зарим хүмүүс ингэдэг эмнэлэгт очихоор ингээд эмч хүнчээс ичээд байх юмаа санаа зовоод байх юм гээд. Тэгээ хүн болгоны бас хандлага бас өөр байна л да. Нэг талаас эрүүл мэндийн байгууллага ажилтнаа санаа зовж байна. Магадгүй бас хүрээд тусламж үйлчлэг авах гээд ирэхэд бас харилцааны байдал дээр манайхан ч бас хаяа алддаг байх үгүйсэхгүй. Тэгэхээр гисэн идэж гэсэн энэ хүний өөрийнх нь цаашдаа нэг талаас энэ нийгмийн маш том хүчин зүйл юм шиг боловч яг ингээ хувь хүн дээр очих юм бол энэ хүн хувь хүний бүр маш чухал эрүүл мэндийн асуудал яригдж байгаа учраас аюу хариуцлагатай байж одоо нэгэнтээ бэлгийн замаар дамжих халдвар орсон бол эмнэлэгт хамтж эмчилүүлнэ. Итгэлтэйгээр эмчилүүлнэ. Санаа зовхгүйгээр эмчилүүлнэ. Бүрэн төвөөс эмчилүүлнэ гэдэг бол хамгийн чухал яг point. Тэгэд энэ асуудлыг бас хөндөж асууж байгаа модератор сэтгүүлчдээс баярлалаа. Үнэхээр ичдэг залуучууд санаа зовоод байна яаж очих юм бэ?
ингээд ах юм аа. Тэгэхээр одоо бид нар ч гэсэн тэр хүмүүсийг ичүүлэхгүй байх тийм харилцааг яах вэ? Үүсэх хэрэгтэй байгаа байхгүй эрүүл мэндийн байгууллага ажилчид. Тэгэхээр одоо хаанаа л бүгд одоо суралцаад хөгжүүл ингээд явах нь айгүй чухал. За хоёр сочиндоо баярлаа. Тэгээ би ингэж бодож байгаа. Нөгөө бас гайхаж магадгүй те гинтл бэлгийн зам алдар төвчин. Тин чи өөрөө нөгөө ус орн зөвхөн эрүүл мэндийн салбар их юм биш. Улс орон анхаарах хэрэгтэй байхгүй юу? Бүр тогтмол анхаарч явах хэрэгтэй байхгүй тий бид. Энд чинь нөгөө нийгмийн эрүүл мэндийн өсөд байгаа шалтгаан нийгмийн фактор нь айгүй хүчтэй нөлөөлөд байгаа. Тэр энд бол онцгой анхаарах хэрэгтэй. Манай эрүүл мэндийн салбарынхан бол онцгой анхаардаг. Гэхдээ чинь улс орн одоо манайх чинь нөгөө төсөв гээл ярих чинь улсын төсөв, орон нутгийн төсөв гэж байдаг. За улс дээр одоо эрүүл мэндийн салбарынхан одоо энэ сайдын багцаараа дамжуулан мөнгө төгрөг тавьдаг юм байж. Тэгвэл энэ орон нутаг бүсийнх нь яг энэ асуудалд анхаарч бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ зүгээр нэг эрүүл мэндийн яамны юм уу? Эсвэл энэ зүгээр нэг одоо эдийн засгийн юм уу? Тэг нэг тийм ажил ерөөсөө огт биш ээ. Нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг харал та тий. Ядуурл байж гэн, ажил хөдөл байж гэн, шилжилт хөдөлгөөн байж гэн. Тийм үстэй. Эдийн засгийн чадвар, арх, тамхи ийм зүйлүүд боловсролын байдал гээд эн чинь манай салбар дангаараа энэ асуудлыг шийдэж ард нь гарах болцоогүй ийм факторууд ард байгаад байгаа байхгүй. Тийм учраас одоо энд бол бүх нийтээрээ анхаарах хэрэгтэй. Улсын ажил, иргэн бүрийн ажил, салбар дундын ажил, нийтийн ажил юм а гэдгийг хэлэх гэсэн нэг сая хэлэх гээд нөгөө мартцсан зүйл мэн юм баггүй. Тий. За баярлалаа.